Монголын гадал хөдлөл спортын хэлний холбоо үүсгэж өгснөхийн төгт 20 жилийн баярын хурлыг хийхээр Улаанбаатар хотын хан үрдүрэг ажилчны соёлын ордог юм. Энэ одоо бяцхан бас тогтой сайхан соёлын төвд хотуудын тамирчид газар бүрээс насны тамирчид баяр ёслолын байдалтай хүндэтгэлтэйгээр одон тэмдэг авьяа шагналан нэртэй тэгэл зуусаар урлагийн байр нь хуран цулж харагдаж байна. За одоо энэ тэмцээнд энэ хурлын ажиллагаанд ахмадууд маань юм төрүүлж явдаг идэвхтэй дээрэн бас төрүүлээд ирсэн, төрүүлж амжаад гоёод ирсэн, баялаг гомцыг мөсчихсэн юм байна. Залуучууд маань дараах нэг юм зөв залуучуудын тэмцээд одон багарлсан одон төрлөөр стабилизээ ус учраас одоо яг дандаа юм суугаар ирж явна. Отохоор ирнэ. За ингээд хоёрын хурлаа эхлэхийг тамирчид төлөөлөгчд соёлын баярын төлөөлөгч төлөвлөлт суулж байна. За урдын төлөөлөгчдийн байранд дэлхийн тэмдэгт хамтын залуучуудын авдаргавьяатай олон арван тамирчид маасчууд одоо сууж байгааг тавхан харж байна. Тулсан амьдралынхаа нэгэн сайхан амьдрал улам дамжуулт бүхний итгэн харуулсан төр улсынхаа одоо медалаар ингэж хэмжээ. За энэ хүү 20 жилийн баярын хурал эхэллээ. За баярын хурлыг арга хэмжээнд Монголын атлетик спортын даалгаврын шүүхтийн зөвлөлд зөвлөлийн гишүүд Монголын улсын төрийн төлөөлөлд интер спортын газрын төлөөлөлд оролцсон. За баярын хурлыг Монголын атлетик спортын даалгаврын 20 жилийн бэлтгэлийн комиссийн дарга тус холбооны ерөнхий нэрмжийн дарга олон улсын хэмжээний мастер. За их мөдийн зочид төлөөлөгчдөө их мөд дандажнаар их мөдөд айлч тамирчдаа Монголын атлетик спортын холбоо үүс байгуулагчдын Ярвадаг төвд 20 жилийн тохиолдуулж хийж байгаа 20 жилийн баярын хурлын ажиллагаа нэстийг үлгэнэ. Монголын атлетик спортын хэлний холбоонд одоо хад үзэж хацуусан 20 жилийн түүхэнд очоо гэсэн ийм баярын хурлын бэлтгэл тавигдсан юм. За энэ 20 жилийн огтж бид одоо 20 жилийн бүх түүхэн ололт амжилтыг хад үзэж хацуусан түүх 20 жил гэсэн өнгө зургийн фото зургийн альбом. За дээрээс нь бас 20 жилийн ололт амжилт дуусан дуртгал бүхнийг багтаан шингээсэн аялагчдын дуусан дуртгалын одоо уран сайхны ном энэ зэрэгтэр бол 20 жилийн бүх ажлыг тодорхой дэлгэрэнгүй бичсэн учраас энэ тагийн нэвтрүүлэгт энийг бол дэлгэрэнгүй яриад тайлбарлаад байх шаардлагагүй гэж үзлээ. За мөн баярын хурлын илтгэлд энэ талаар тавш дуусаж уусан болно. За төрөөс нийтийн бэлтгэл спорт, аялал, хөдөлгөөн, эрүүл мэндийн ач холбогдлыг тууштай дэмжиж нийтийн хүртэл болгох, мэрэгжлийн удирдлага боловсон хүчин хангалаад оройтой алхам хийж бодлогоо хэрэгжүүлж чадахгүйгаа энэ 20 жилийн турш нийгэмд хүлээгдэж байгаа орон зай хүмүүсийн хэрэгцээ шаардлагыг мэдэрсэн, хийж бүтээх, зорьсондоо хүрэх хүсэл тэмүүлэлээр нэгдсэн манай хамт олон явган, морин, усан, дугуйн, агуйн зэрэг төрөл бүрийн аяллыг эрүүл амьдрахын их суулж, хүн чанар, хүнлэг инэрэнгүй эвнэгдлийн илэрхийлэл, амьдралын их сургууль болгон хөгжүүлж, олон зуун адирх, олон мянган хүнд ад жаргал, эрүүл мэнд, итгэл үнэмшил, зорилго тэмүүлэл бүлэглэх, буян төлөвсийг гушуушиж, төрд нэрэн мөнхөлж төмөнд алдрaan дуусгаж ирсэн гэдгийг бахархан тэмдэглэж байсан юм а. 20 жил гэдэг нэг удаа тийм хугацаа биш юм. Харин хамт олонныхаа туулсан зам, сэтэл санаа ашигласан ажил, хийсэн бүтээснийг өнөөгийн өндөрлөгөөс эргэн харахад ямар ихийг амжуулаа вэ гэж гайхан бахарх сэтгэл төрж байдгийг хэлэхгүй өнгөрч боломгүй. Аливаа юмд тангадагч байх, салхийг хагалах гэдэг тухайн үедээ амаргүйч хожимон өгөх үршим ариунтай, өөрсдөдөө нэм бахархалтай байдгийн сайхан. Хүүхэд хүн болгож өсгөн хүмүүжүүлэхтэй адилхан төрийн төсөв мөнгөгүй орлогын төвсөргөө олон нийтийн байгууллагыг үүсгэн байгуулж хөлдөөр нь босгох нь олонд хүлээн зөвшөөрнө гэдэг амаргүй хүндэт аваа. Хэцүү төвхтэй ажиллаа. Бид тэр бүхнийг даван туулж анхны арга хэмжээнээс эхлээд спортод илэгтэй сэтгэлтэй, эрүүл мэндэд дэдэлдэг хэн бүхний хүсэл сонирхолд нийцэж талхан дэмжиж тойрон хүрээсэн түмэн танигдсан түүхэн бичигдсэн томоохон байгууллага болж өсөн бочход нийтийн биеийн спорт нийгэм эрүүл мэнд гэсэн сэтгэлээр
бидэнд итгэл сэтгэлийн дэмэгч байнгад дэмжиж ирсэн уулын бэлжүүлэх эрдэнэ төлөвлөр түүний үеийн удирдлагууд хангалттай спорт хөтөлбөр Монголын ногоонтны хөтөлбөр Монголын канаегийн холбоо Монголын зах сонирхтын спорт нэгэмдэг Монголын үндэсний олимпиадаа Монголын үндэсний олимпиадын спорт комитет хүмүүс биеийн спортын газар үеийн удирдлагууд байгаль орчин аюул жуулчлалын яам, эрүүл мэндийн яам, нийгмийн хүн амын хөгжил, нийгмийн хамгаалалын яам, соёлын спорт, аюул жуулчлалын яам, Улаанбаатар төмөлмийн Ахмадын зөвлөл, Ахмад Улаанбаатар өртөө, Замун өдөртөө, за нийслэлийн ардчилсан үйлдвэр худалдааны говь хувьцаат компани, иргэний нисгийн ерөнхий газар, их газар компани, ИВОД компани, за Ньютул жуулчин хувьцаат компани, Монголын улаан загалмай нийгэмдэг Mobicom, Skype хувьцаат компани, Дашчэлэн хэд, Дүгэрсэн хэд, Арангаа Урхангаа Сүхбаатар Сэлэнг дархан орхон баг нуурын биеийн төр спортын хороо зэрэг байгууллагын удирдлага хамт олонны нөмөр нөлөг өмг төшиг хамгийн үнцэнтэй байсныг өнөөдрийн энэ баярын өндөрлгөөс эргэн дурсахад нэн таатай байна. Баярын хурлын ажиллагаанд хүндэт төчнөр оролцож ирсэн биеийн төр спортын төр олон нийтийн байгууллагын удирдлагууд баярын хурлын 20 жилийн баярын мэнд хүргэж амжилт хүсч баярын захирал захиргаан одон харваар ирүүлж байлаа. За Монголын үндэсний олимпиад хорооны спортын тэмдэг тунгалаг үндэсний олимпиад хорооны эмчилгээ зөвшөөрж за энэ манай 20 жилийн баяраар бол бид бас тамирчдын олон жилийн ололт амжилтыг зархасны байгууллагуудаар үндэд дүгнсэн юм. Энэ 20 жилийн агаар бид 100 гаруй хүнийг биеийн төр спортын дээд байгууллагууд болон хамтран ажилладаг төр олон нийтийн байгууллагууд төрийн яамдууд за болон өөрийнхөө одоо Монголын атлет спортын хэлтийн холбооны дээд шагналаар одоо шагнаж 100 гаруй хүн одоо ямар нэгэн хэмжээний шагнал одоо медалаар ингрэм медалс юм а. За мөн салбарын тэргүүний ажилтны талаар энэ 20 жилийн тохиолдолд биеийн төр спортын биеийн төр соёл спорт аюул жуулчлалын яамны сайдын тушаалаар 6 хүн шагнагдсан. За энэ дотроос одоо соёлын тэргүүний ажилтны талаар манай спорт хэлний мастер усын шүүгч нийтийн зингээ төлжгийн багш суржуулагч төвчргэл маань шагнаглаа. За биеийн төр спортын тэргүүний ажилтны цал тэмдгээр Орхон аймгийн спорт хэлний хөтөлбөрийн дэх Мачамбу за Сүлбаяр тасгалжуулагч за мөн Ахмад тамирчин спортын мөч Зэцэг Батамнаар шагнагдсан. За соёлын яамны сайдын хүнд чухчээр манай спортын мастер өсвөлөөр таач усан шүүгч танаас шагнагдсан. Аюул жуулчлалын салбарын тэргүүний ажилтан цол тэмдгээр манай залуу мастер спортын мастер усан шүүгч төвшин жаргал шагнагдсан. Энэ мэтчлэнгээр бид одоо салбарын тэргүүний ажилтан цол тэмдгээр за мөн манай эдийн холбооны ууган тамирчин Ахмад тамирчдын нэг одоо чадварлаг хан байгуулагч бэлдэг шүүгч бэлдэг тасгалжуулагч Дархан уул аймгийн уран байгууллагын төлөвийн багийн тасгалжуулагч спортын мастер усан шүүгч Бадан цэцэг энэ бас одоо спортын хэлтсийн тэргүүний ажилтан цол тэмдгээр ихэд таатай байна. За ингээд 20 жилийн баяр ёслолын арга хэмжээнд тамирчдыг амжилтыг үнэлсэн шагнал дуунчлалын ажиллагаа явагдаж байна. За мөн үндэсний олимпиад хорооны хамгийн дээд шагнал одоо алтан очир одонгоор манай Ахмад тамирчин агуун спортын мастер усын шүүгч бүдэрэгчаа. За спортын мастер усын шүүгч нэгэн гоё сүүлийн жилүүдэд бол Азийн болон олон улсын Ахмадын одоо хөнгөний олон төрөлтийн тэмцээнд удаадраа алт мөн хүрэл медалыг одоо хэдийгээр нь одож байгаа манай Ахмад тамирчин усын шүүгч хөнгөний мастер, таны мастер, тавсрын бас алтан очир одонгоор шагнасан. За үндэсний олимпиад хорооны олимпийн алдар одонгоор бас хэдэн хүнийг шагналаа. За Монголын Ахмадын хорооны Ахмадын жилийн холбооны хүнд шагналаар олон 10 хүнийг шагналаа. Монголын залуучуудын холбооны шагналаар 13 залуучуудыг шагналаа. Монголын багш нарын холбооны шагналаар одоо хүнд дээд шагналуудаар одоо манай удирдлагыг гэнэ бичгийн төр яандарч багшийн гавьяаны алдар одонгоор шагналаа. За Ахмад тамирчин одоо жиг хөдөлгөөний тамирчин спортын мастер оргол мөн олимпийн одоо дээд шагналуудаар шагналаа. За энэ 20 жилийн агаар бидний бас нэг манай хамт олонны 20 жилийн түүхэнд тэмдэглэгдэх 20 жилийн ололт амжилтанд бас нэг тэмдэглэх үйл явдал бол 20 жилд хийж бүтээснээр одоо
олон танигдсан спорт ээлжийг хөгжүүлэхэд онцгой хувь нэмэр оруулсан бодит тодорхой зүйл хийсэн 20 жилийн 20 онцлог тэргүүний алдартай гавьяатнуудыг олонтын санд асуулгаар одоо тодруулж санал босгоно санд асуулгын дүнгээр тодруулж 20 алдартыг тодруулсан. Энэ 20 алдартанд Монголын спорт ээлжийн холбооны түүхэнд анхудаа хийгдсэн аялагчийн алдар одон гардуулсан. За энэ 20 алдартан бол одоо ингэж баярын хурлын тайзан дээрээс алдрын одон медалуудыг дэж явна. За энэ 20 жилийн одоо бид зориулж 20 жилийн хүндэт медалыг бий болгосон аялагчийн алдар одон бий болгосон Монголын атлетик спорт ээлжийн холбооны одоо үе үеийнхний улсын авраг шалгуулалт тэмцээний алтан хүрэл медалыг одоо хэлийн чанарт их баярлалаа хийж ирсэн. За түрүүний миний дурдсан олимпийн орны дээд шагнал алтан очир одонгоор модерн спортын матч бүдрэгчаа спортын матч тав сурнаар шагнагдаж байна. Ер нь олимпийн орны алтан очир одон аавна гэдэг бол спортын хүнд тамирчин хүнд хамгийн дээд шагнал. Ягаад гэвэл энэ алтан очир одон хүнтэй дүүхэн явуулгууд олимпийн медальтангуу одоо гавьяат төлөвлөгөөд болгодог. Тэгэхээр Монголын олимпийн орны манай ажлын батамжилтыг 20 жилийн ажлын бидний агуулгын ажлын зүйлтэй өндрөө нүнж хамгийн дээд чиглэлээр манай тамирчдад өгсөнд бид баяртай байна. За манай үе үеийнхний тамирчдыг бэлтгэн гаргахад олон жилийнхэн хөдөлгөөн зориулсан дархны уран багийн төвлөрийн тамирч спортын матч эсрэг шүүгч одоо сая аваад гэж байна. За залуу тамирчин эсрэг шүүгч эмч Солонгоо бас одоо хөрмөлтэй зориулсан шагналаа. За энэ манай ахмад тамирчин спортын матч армийн танмуудын битрунда даваа хамт шагналаа авч байна. За ер нь бол бас шагнал 20 жилийн шагнал зарим хүмүүст бол бас 2-3 гадна шагнал авах юм баяр төчл тохиолдол байж байсан. За манай спортын матч улсын шүүгч уран байгаа төлөвийн суулжуулагч Бадам цэцэг 3 чадрын томхон тэргүүн шагналыг авсан баг. За энэ дээр 20 жилийн өдөр бид бас нэг онцлог зүйл бол манай английн холбооны хамгийн тэргүүн дэш шагнал гарамгаа аялагч гэдэг одоо шагнал байдаг. Гарамгаа аялагчийн алтан медаль. Энэ гарамгаа аялагчийг 15 жилээс дээш тасралтгүй хугацаагаар аялын спортыг хөгжүүлэх үйл хэрэгт онцгой хувь нэмэр оруулсан одоо хүмүүсийг шагнадаг. За энэ шагналаар одоо манай тамирчид одоо 20 хүн шагналснаас за бас л давсрын мастер, за танасрын мастер, за дэрэг одоо үеийн олон мастчууд шагнагдсан. За энэ гарамгаа их замун энэ одоо дэлгэснээр манай үеийнхний бахархал болсон манай хамгийн ахмад тамирчин 72 настай Монгол орныг явгаар одоо 6 жил тойрсон ахмад маань улсын анхны ударник одоо сайхна гэж ярьдаг бидний хөндлөн дэглэг Севендер мастер цай шагнал аваад бууж байна. За ингээд бид нөгөө 20 жилийн 20 алдартнуудаа бас их дараалан дуудаж шагнал урамшил 20 жилийн 20 алдартны тоонд бас хүнд төрөмжл аялагчийн алдар одон гардуулж байна. За энэ улсын шүүгч Ланасрам, улсын шүүгч Ангаця, улсын шүүгч Ариун болд, за улсын шүүгч спортын матч Дүүрсэн жаргал, спортын матч Дүүрэмаа тэр одон хүн за энэ 20 жилийн хамгийн одоо 20 хүний хамгийн дээд оног хамгийн анхны одоо 2600 оны санд авснаар даялын холбооны яркны хэмжээнд янгаж гардаж авч байна. За ингээд мөн 20 жилийн баяр ёслолын ажиллагаанд Эрдэнэ дуулын хангал спорт клуб Орхон аймгийн спорт аялагчийн клубын одоо баяр талархал хүргэсэн мэдлэгээ шагналыг бас Тус аймгийн салбарын дарга ахмад тамирчин Мажин буугаар дуусан. За ахмад тамирчид шагналаа авч байна. 1909 онд одоо Монголын спортын түүхэнд анхудаа ирсэн Улаанбаатар хүртэл 1000 замаар 1000 км аялаж энэ спорт аялагчийн түүхэнд нэрээ мөгөлсөн ахмад тамирчид олон маршрут орсон. Энэ маршрут маань одоо спортын маршрут Бадарч, Оюун цэцэг, Жамбал, Цэвбатам, Оргодол, Пүрвэ зэрэг энэ ахмад маршрутууд одоо бас энэ
20 жилийн хүн шагналыг мэддэг болж зарим газрын шагналыг давхар одоо авч байна. За энэ 20 жилийн түүхэнд спортын хөгжлийн түүхэнд одоо бодит төвнөмөр харуулсан онцгой гарамгай байгуулсан олон сайхан хүмүүс үнэхээр тайсан гарч байна. Эдний дотроос үнэхээр олон жил спортын удирдах зохион байгуулалт менежмент маркетингийг боловсронгуй болгоход 20 жилийн хөтөлбөр зүтгэлээр зориулсан өдөртөө зохион байгуулах ажил болж байсан. Аялын холбооны ерөнхий менежментээс гадна аялын холбооны арга зүйч зохион байгуулагч спортын мастер зөвшөөрч Алексей Михайлович Гурвалов бидний нэгдгээр Алексей спортын мастер улсын шүүгч Ухнай. За спортын мастер улсын шүүгч Дорж Дамб, спортын мастер улсын шүүгч Төвшин Жаргал. За сүүлийн үед одоо энэ ажлыг арга зүйчээр гардан ажиллаж байгаа залуу тамирчин улсын шүүгч Даригчав зэрэг одоо үе энэ ерөнхий нэрмжийн ажлын албанд ажиллаж байсан. Одоо олон өмнөд төшиг болж байсан хүмүүсээ баярлаж талархаж энэ баярын хурлын нэрдээс одоо баяр хүргэхэд зүйн дата байна. За бидэнтэй зөвхөн спортын төдийгүй одоо төрийнхэн олон нийтийн байгууллагын шашны байгууллагын төрөл бүрийн одоо мэргэжил ажлын үйлчлүүлсүүд олон чиглэлээр хамтарч ажилладаг олон талаар. За үүний нэг тод жишээ нь одоо шашны байгууллагын за тухайлбал бидний нэрлэдэг Улаастан гол их юм байдаг дүүрсэн гэдэг бяцхан жижигхэн гин. Энэ хийдийн тэргүүн одоо Монгол түмэнд болно тарих хэмээн уран үзэгдсэн бидэнд бол ээж хэмээн алдарсан Бадам хаан ээж бас наилд энэ 20 жилийн хүн төсөлд оролцлоо. За Бадам хаан ээж маань 20 жилээр тус байцаагч тэтгэгч тарих гэдэг одоо Монголын спорт байгаль хамгаалах энэ салбар одоо шинэ салбарын хамгийн тэргүүнтэй шагналын анхны эзэн тодорч энэ сайхан хүнтэй гавьяаны одонгоор ингрэмээс ийм сайхан буйтай борол. За энэ хүн бол спортын хэлэгчдийн үеийн хэлэгчдийн сэтгэлийг урам зориг өгөх бидний итгэл сэтгэлийн дэмгөх зарим тэмцээн урдны тодорхой хэмжээгээр санхүүжүүлэхэд бас хөнөмрөн оруулж байсан ийм сайхан буйтай борол. Манай Авхан аймгийн спортын салбар зөвлөлийн хөтөлбөрийн дарга Ахмад тамирчин шүүгч Мажимбуу одоо дэлгэсэн харагдаж байна. Хамтлагийнхаа аймгийн баярын шагнал нэгтгэж зөвшөөрж байгаа харагдаж байна. За энэхүү 20 жилийн хойно голлолт амжилт баяр бахархтаар шагнал урамшлаар дүүрэн байлаа. За мэдээж хэрэг юм таатай гартай уцаатай боломжтой байсан бол одоо бараг бүхэл хүний шагнал байлаа. Гэвч одоо бас гаргадаг мөнгө хөрөнгө маань хэдий ч нэлээ хэлцэнэ ямар хөвөлдөө үнэс шалтгаалаад одоо бол 100 тонн жанасан энэ бол чамдгаар юм биш. Одоо армгүй сайхан бэлэг орошол бусан гэж хэлж байгаамаа. Ингээд 20 жилийн ойдон хотуудаас ирсэн тамирчид үнэхээр сэтгэл өндөр урам зориг өдрөг өөрсдөө аялагчийн амьдралаар аялагч болсон хөв тавилангаар багахж өөрөөрөө болон хамт олноороо ань нөхдөөрөө багахсан ийм сайхан одоо өдрөг тэнүүн баярын уурамсгал дор зөнгөрлөө. За энэ дэлгэцний агч ирж байгаа манай Ахмадын төлөөлөл болсон манай Ахмад тамирчид Эрдэнэ туглын байжуулах хөтөлбөр тамирчин спортын мастер болсон шүү. Агчаа төлөвлөлт тамирчин спортын мастер болсон цэвэрлүү. Залуу тамирчин спортын мастер болсон Хөдрбаатар одоо хангардын тамирчин одоо сая шагналаа авч байна. За энэ дээр бол бид сая түрүүн одоо 20 жилийн хугацсан энэ жилийн залуучуудын улсын аврах шалгуулалтын амжилттай тэргүүн барилдсан одоо багуудын шагналыг гардуулж байна. За энэ дээр дархан аймгийн уран байгал болон залуучуудын тамирчин намын мэдхээс энэ жилдээ бараг 15 дахь удаа улсын аврах шалгуулалтын томын эзэн тодорч байна. Энэ бол үнэхээр том энэ амжилтыг гаргахад байна. Дахин дахны үеийн аялагч тамирчид за манай аялал спорт марчер тасгалжуулагч гарамгай аялагч шилдэг тамирчин олимпийн хорооны алтан очруудын эзэн одоо гавьяаны эзэн Бадам цэцэг бол онцгой гавьяа явуулсан онцлог хэмжлэг таатай байна. За дараагаар нь одоо тэргүүн байр эзэн баг тамирчид
удаах байрууд орсон баг тамирчид шагналаа авч байна. За мөнгөн медалийг Монголтос Бэлдэмрийн дэд сургууль за хүрэл медалийг Өмнөгов аймгаас Өмнөгов аймгийн баг тамирчид энэ жил одоо залуучдад ус аврах тангуудаа хоёрж олцож ингэж авсан. За ингээд мөн Эрдэнэ төлөвлөрийн одоо жил үеийн ус аврах шалгуулт тэмцээнийг Эрдэнэ туулан мэйжүүлэх үйлдвэр өөрөөх нь тулгаж явуулж өөрөөхөн одоо нэрвч шагнал том медалийг өнгөж олгодог. За Ахмадын тэмцээний шагналыг одоо бас энэ төр гардууллаа. За Ахмадын тэмцээнд Улаанбаатар хотын Сүхбаатар дүүргийн спортын ямар клубын баг тамирчид тэрхүүн байр эзэлж Тархан уул аймгийн Ахмадын баг тамирчид дугаараа эзэлж за Улаанбаатар хотын өвийн клубын одоо тамирчид дугаараа эзэлж за ингээд 7 төрлийн номны асуудыг тусууртан шагнал авсан ийм баяр хүртээгөр 20 жилийнхаа баярын хурлыг өндөрсөн юм аа. За ингээд баярын хурлын дараагаар одоо бид хүнд 20 жилийнхаа баяр зориулж Алсын аяны алтан шар замдан сайн юмараа хэмээн аялал түмэндэн сүүн цэцэл өргөхөөр одоо манай аялал тамирчид өөрсдийн хүчээр бэлдсэн урсайхан бэлдсэн концертон аядууныхаа дээжийг өргөн барихаар концерт эхэлж байна. Өнийн намын магтаал аялагч
Аялэгчдын өнөөдөр болж бүтэц аялагч спортын мастер Дүүрийма.
소가 친구도 эрдэнтэй хүн болоо хичээгээрэй. Орон хайртай анхны хан цалин гаваад баярлж байгаа хүүд миний хүү том мөр болж дэрж шан хайртай амьдралдаа нэг автаж юм шиг суугаа хүндээ
ингэж дахиад автахгүй гэж өшөөс хайрлаа. Өдийч бод байна гэж хүлээд суугаад амрагдав. Оо, юу хүн байх вэ гэж ихтгэл хайрлаа. Өндөр нүсэн гаргалаа гэж өмсөд суугаад уурдав. Оо, та амархан байна шүү гэж урам хайрлаа. Хүмүүсээ бивэйдэн урам хайрлаа. Бүсэл цаг матрах хагам дулаан сэтгэл хайрлаа.
1,200명 누가라 아이돌이 이끌어들고요 혹은 애조주대 혹은 임대조주대 들어오자
Andrei Gülçin Anna Arnold'un aylık Ertuğrul.
Бэлбэдэргэ хосолтын дэгдэт хотод Орхон аймгийн залуу аялагч Нэм савгаар
박수.
найзан шиг дэлгэм жороо морьны явсан их найргийн хэмнэр шиг тэнгэрийн ингээр цэлих газар усна сонсголон төвжмийн уян шиг тийм сайхан орны эзэн басна бахарх нам. Энэ цагийг өртөөж ном өгүүлэх түүх бичигдсэн 20 жил. Ирээдүйн хоочтой омог шиг төрүүлэх их усныг дийдсэн 20 жил. Эргэх дөрвөн цагта их Монголын бахархал эдүүгээ бидний төрдөх их нутга та бүхэнд ад жаргал баяр баясгал ангид